Сайн байцгаана уу? Хулан байна. Туршлага лабын хамгийн анхны бичлэгт тавтаа морилно. Туршлага лабын туршлага хуваалцах хамгийн эхний бичлэг танд хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаа та бүхэндээ таны бид бүхний хамгийн дуртай. За тэгээд цар болгон маш дуртайгаар, сэтгэл ханамжтайгаар төлбөрөө төлдөг Netflix-ийн тухай ярихаар бэлтгэсэн байгаа. За хэдүүлээ гол асуудал руугаа, туршлага руугаа орохоос өмнө Netflix-ийг жоохон судалж, Netflix-ийг ямархуу компани яаж байгуулагдсан, хаана байгуулагдсан гэд түүхийг нь жоохон судалцгаая. За Netflix нь 1997 онд Америк нэгдсэн улсын Калифорни мужид DVD түрээсийн үйлчилгээг за тэгээ шуудангаар хүргэх үйлчилгээ хэлбэртэйгээр анх байгуулагдсан байгаа юм. За анх байгууллагдахдаа ердөө 30 ажилтнтай цөөхөн хэдхэн хэрэглэгчтэй байсан бол одоо Netflix маань дэлхийд даяар 190 гаруй улсад аль бие усны үйлчилгээгээ хүргэдэг. За 260 сая гаруй тогтмол хэрэглэгчтэй. За тэгээд жилд дунджаар 30 сая орчим долларын орлого олдог. За тэгээ 14 мянган хүнийг ажлын байраар хангадаг хамгийн том entertainment компани болж одоо өсөж бий болсон байгаа юм байна. Netflix өнөөдөр ийм том компани болоход очсон зам нь, хүрсэн зам нь ерөнхийдөө бол дардан байгаагүй юм байна лээ. Юу тэднийг амжилтанд хүргөв? Яаж тэд ийм одоо тэгээ туршлагатай ийм том компани болов гэд судлаад үзэхэд яалтчгүй Blockbuster гэдэг компанийг одоо бас давхар ярихаас өөр аргагүй болсон. Blockbuster гэдэг компани нь 1985 онд байгуулагдсан, Америкийн Техас байгуулагдсан гэж бичсэн байсан санагдаад байна. За тэгээд 1990 он гэхэд дэлхийд даяар 9000 гаруй одоо салбартай болчихсон. За тэгээд хамгийн том, маш том түрээсийн видео түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. За тэгээд компани болчихсон байсан байгаа юм. Blockbuster-ийн тухайн үеийн үйлчилгээнийхэн давуу тал нь юу байсан бэ гэхээр маш олон салбаруудтай. За тэгээд нэр төрлөөрөө киноныхоо нэр төрлөөр Netflix-ээс илүү байсан гэж байна. За тэгээд Blockbuster-ийн бизнесийнх нь хамгийн оргил үе нь 2000 онд байсан юм байна лээ. За тэгээд судлаад үзсэн 2000 онд Blockbuster нь 9000 гаруй салбартай 25 улсад үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд 84000 гаруй ажилтнтай жилд 6 гаруй тэрбум долларын орлого олдог ийм том компани байсан байгаа юм. Тэр үед өөрсдийгөө кино түрээсийн хаан гэж нэрлэдэг. За ийм одоо том тоглогч тухайн зах зээл дээр нь үйл ажиллагаа явуулдаг байжээ. 2000 онд нэг сонирхолтой юм нь яг Blockbuster-ыг зах зээл дээр одоо яг хамгийн бизнесийнхаа оргил үе дээр явж байхад нь Netflix байгуулагдаад дөнгөж 2 жил болж исэн. За 2 жил дөнгөж болж исэн Netflix маань 2000 онд Blockbuster-т Netflix-ыг худалдаж авах санал тавьсан гинэ. Сонирн байгаа. Тэгээ юу болсон бэ гэхээр Blockbuster тэр үед Netflix-ыг дөнгөж байгуулагдаад удаагүй дээрэс нь бидний өрсөлдөгч гэж өөрсдөө өрсөлдөгч гэж юусаа хараагүй. За тэгээд ийм жижигхэн компанийг $50 худалдаж авах саналыг тавьсан байсан. Гэвч Blockbuster яг эндээс нь татгалзаад Netflix-ийг худалдаж авахаас татгалсан байсан. За тэгвэл хэдүүлээ одоо Netflix ийм том зах зээлд маш зоригтойгоор орсон юм байна. За тэгвэл бизнес нь яаж тисэж үлдсэн юм бол? Тисэж үлдээ зогсохгүй өрсөлдөгчөө ялсан нь хэдүүлээ сонирхоод үзье л да. За сонирхож үзэхийнхаа одоо өмнө хэдүүлээ энэ хоёр бизнес яаж явж ирсэн, бизнесийн модель ямар хөө байсан гэдгийг нь эхлээд судлаад үзье гэж бодож байна. Харьцуулаад үзье те. За тэгвэл яг энэ үе буюу 2000 онд Blockbuster яаж үйл ажиллагаа явуулж ирсэн бэ гэхээр кинонууд нь ихэнхдээ кассет хэлбэртэй байсан. За кассет хэлбэртэй байжгаад DVD руу шилжихэд Blockbuster маш удаан шилжсэн гэж бичсэн байсан. Ерөнхийдөө бол Blockbuster-ийн менежмент их удаан маневр хийдэг, их удаан байсан юм байна лээ. За хоёрт нь хэрэглэгчээ зөвхөн дэлгүүрт ирж үйлчилгээ авал гэж хэлдэг байсан гэсэн үг. Та дэлгүүрт ирж үйлчилгээг ав, мөн адил буцаалтаа дэлгүүрт авчирч өг. Хүргэх одоо авахтаач дэлгүүрээс буцаахтаач дэлгүүртээ ирээл гэдэг шаардлагыг тавьдаг байсан гэсэн үг. За гуравт нь Blockbuster-ийн хамгийн их орлого олдог байсан зүйл нь юу байсан гэж торгуул. Хугацаа хатарсны торгуулаас Blockbuster хамгийн их орлого олдог байсан байгаа байхгүй юу?
Тэгээд тэрний юу байдаг вэ? Одоо та хэд гайхчих магадгүй хугацаа хэтрэлтийн торгуул гэд зарим хүн гайхчих магадгүй л дээ. Хугацаа хэтрэлтийн торгуул гэдэг ага маань би өнөөдөр блокбастераас нэг DVD түрээслээд аваа явчлаа тий. DVD түрээс маань 3 хоногийн хугацаатай байлаа гэж бодъё. За би 3 хоногт авиж жөхөө мартах ч юм уу тий. Эсвэл надад ажил гарах ч юм уу. Янз бүрийн юм шалтгаанаас болоод хэрэглэгч нь DVD-г оройтуулаад одоо буцааж авчиж өгдөг. За тэгээд энэ оройтуулснаасаа блокбастер торгуул тавьдаг гэсэн гэсэн үг. Оройтож авчирсны торгуул гэсэн үг. За тэгээ энэ торгуулаасаа блокбастер хамгийн их орлогоо олдог байсан юм байна лээ. За нэгсэндээ эндээс дүгнэж үзэх юм бол блокбастерын менежмент их удаан гэж бичсэн байсан. Менежмент нь маш удаан байсан. За тэгээд интернетийг тухайн үедээ удирдлагууд нь төр зүрийн л асуудал өөрчлөлт одоо зах зээлд өнөөх өөрчлөлт авчирч чадахгүй өөрчлөгдөхгүй гэж үзсэн байгаа юм. За гэтэл харин яг энэ үед Netflix яаж ажилласан болоод өнөөдөр энд хүрч вэ те? За тэгвэл хэдүүлээ Netflix-ийн туршлагыг хамтдаа судлаад үзье. Netflix юу хийсэн бэ гэхээр блокбастерын өдөөс одоо өрсөлдөхтөө хэрэглэгчийнхаа гэрт очиж одоо үйлчилж өгдөг байсан. Тэгэхээр шуудангаар DVD-г нь хүргэдэг байсан. Хэрэглэгч нь гэрээсээ гарахгүйгээр гэртээ шуудангаа хүлээж авдаг. Гэрт нь нөгөө захиалсан DVD-г нь хүргэж өгдөг байсан байгаа байхгүй юу. За тэгээд хоёрт нь болохоор зэрэг Netflix DVD рүү кассетаас DVD рүү шилжүүлэхдээ маш хурдан байсан. Дээрээс нь Netflix төрөний торгуул блокбастер торгуул авдаг ярьсан тий. Яг энтэй адилхан Netflix торгуул гэж байхгүй. Netflix-ийн хэрэглэгч сараар нь кинонууд түрээсэлж үзэх боломжтой. Сараараа төлбөрөө төлчдөг гэсэн үг. Одоогийн яг хэдүүлгийн subscription төлж байгаатай яг адилхан ингэж ажилтдаг байсан байгаа юм. Тэгэхээр хэрэглэгч нь ямар нэгэн байдлаар торгуул төлөхгүй байх нэ. За дээрээс нь Netflix зөвхөн хүнд DVD хүргэх дээр ерөнхийдөө бол яг өөрсдийнхөө бизнес менежмент хийгээгүй. За 2000 оноос эхлээд Netflix маань хэрэглэгчийнхаа өгөгдлийг цуглуулж эхэлсэн юм байна лээ. Өгөгдөл цуглуулад юу хийсэн бэ гэхээр хэрэглэгчийнхаа сэтгэлд нийцсэн, хэрэглэгчийнхаа одоо яг хүлээлтэд нийцсэн үйлчлэгийг үзүүлэхээр зорж ажилласан байгаа юм. Жишээлбэл одоо хулан гэдэг хүн ямар төрлийн кинонд дуртай юм те, ямар тавтамжтай авдаг юм. Энэ хүн энийг өгөхдөө үзэхдээ энэ манай үйлчлэгийг аваад сэтгэл ханамж нь хэр байв да гэдэг өгөгдлүүдийг цуглуулж эхэлсэн гэсэн үг. За энэ менежментийг нь бид нар customer centric буюу харилцагч төвтэй стратеги гэж нэрлэдэг байгаа. Харилцагчаа хэрэглэгчээ нэг номерт тавьсан тэдгээр хүмүүсийнхаа сэтгэл ханамжийг нэгт тавьдаг стратеги гэсэн үг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хэрэглэгч төвтэй стратегийг Netflix маань 2000 оноос эхлээд барьж эхэлсэн байгаа юм. Нэг төрөний одоо хэлсэнчлэн яг энэ датан дээрээ тулгуурлаад 2000 одоо ажилласаар хагаад 2007 он гэхэд Netflix маш сонин шийдвэр гаргасан гинэ. Netflix ямар шийдвэр гаргасан бэ гэхээр за одоо ерөнхийдөө бол хэрэглэгчтэйхаа онлайнаар стриминг хийх боломжийг олгоё. Хэрэглэгч маань гэрээсээ шууд лаптопн дээрээсээ компьютер дээрээсээ кино үзэх боломжтой үйлчлэгийг нэвтрүүлье. Хэрэглэгчид маань энийг хүсэж байна гэдэг одоо нөгөө стратегиэсээ ийм үйлчлэгийг гаргаад шууд стриминг хийж эхэлсэн гэсэн. За эхэндээ бол Netflix 1000 орчим л кинотой байсан. За мэдээж хэрэг одоо тухайн үед дүрснийхэн чанар DVD дээрх дүрсийг бол гүйцэхгүй байсан. За тэгсэн ч гэсэн Netflix сайжруулад яваад л байсан байна. Энэ үед бол яг 2000 он, 2007 он, 2008 оны энэ амар одоо хоёр компани өрсөлдөөнтэй үед маань блокбастер яасан бэ гэхээр ерөөсө тоогоогүй. Бүр тэр тусмаа дэлгүүрээ нэмсэн. За тэгээд зөвхөн дэлгүүрт ирж DVD-гээ буцаа гэдэг бодлогоо барьсаар л байсан. За тэгээд нөгөө нэг хугацаа хэтрэлтийнхаа торгуулийг авсаар л байгаа юм. За ингээд явсаар агаад энэ хоёр маань 2008 оны эдийн засгийн хямралтаа нүүр тулсан байгаа юм. За тэгээд ерөнхийдөө бол 2008 оноос эхлээд интернетийн давлгаа маш хүчтэй болж эхэлсэн. За та одоо мэддэг нэг нь мэдэх бах те. Гэртээ хүмүүс компьютертэй олж эхэлсэн. Гэрт нь интернет ордог болсон. За тэгээ бүр цаашлаад гар утсаараа хүртэл
бичлэг үзэх боломжтой, гар утсаараа хүртэл вебсайт руу орох боломжтой болоод ингээд эхэлсэн. За тэгээд DVD тоглуулагч бараг л жилээс жилд хэрэггүй болж эхлээд сүүлдээ DVD тоглуулагчтай айл үлдээгүй. За энд эсрэгээрээ юу болсон бэ гэхээр 2010 онд Blockbuster маань энэ өөрчлөлтөнд тисээгүй бөгөөд 2010 он гэхэд Blockbuster хамгийн сүүлийн салбараа хаагаад 84,000 ажилтнтай компани тампуурлаа зарласан буюу зах зээлээс алга болсон юм байна лээ. Гэхдээ бодоод үзэхээр тэдэнд Blockbuster-д Netflix-ийг авах боломж байсан тий. Гэхдээ Blockbuster аваагүй. За эндээс хэдүүлээ туршлага судлаад энэ хоёр компани одоо туршлагаас нь хэдүүлээ юу авч үлдэж болох вэ гэд бодоод үзлээ л дээ. Тэгэхээр миний дүгнэлт дээр би нэг 2 дүгнэлтийг хийж боломоор санагдсан. Бусдад туршлага олгож үлдээмээр одоо түгээмээр санагдсан. Нэгтгэн нь болохоор юу вэ гэхээр хэрэглэж байгаа хүлээлтийг мэдрэмжийг 2, 3 эсвэл одоо 4-т ч юм уу магадгүй тавиад та орлого ашгаа нэг номерт тавьсан цагаас эхлүүлээд яг түрүүний Blockbuster шиг үйл ажиллагаа нь одоо нэг төвшөнд зогсох эсвэл ингээд зах зээлээс харчигддаг ийм байгаамаа. За тэгэхээр Netflix эсрэгээрээ хэрэглэгчээ нэгт тавьсан тэдэнд хурц үйлчилсэнтэй адилханаар хэдүүлээ та бүхэн маань хэрвээ бизнес эрхэлдэг бол хэрвээ бизнес эрхлэх гэж байгаа бол хэрэглэж байгаа өмнөөс бодоод үзээрэй. Хэрэглэгчээ нийт тавиад бодоод үзээрэй те. Тэгэх юм бол таны орлого ашиг яг Netflix шиг өсөх боломжтой байгаа юм аа. Хоёрт нь ирээдүг үйл таах хэрэггүй гэдэг эндээс хэдүүлээ харлаа. Өөрчлөлтөнд дандаа бэлэн байх хэрэгтэй юм байна. За өөрчлөлтөө урьдчилж хараагүй хэрвээ өөрчлөлт ирэхэд удаан хөдлөх юм бол яг муу адил Blockbuster шиг болох магадлалтай байх нь тий. За тэгэхээр нэг ёсондоо Blockbuster бол өөрчлөлтийн өвдөлтөөс айсан гэж хэлж болох байх гэж бодож байна. За тэгэхээр өөрчлөлтийн өвдөлтөөс айх хэрэггүй. Тэрний оронд Netflix шиг хэдүүлээ эртнээс төлөвлөө зөв стратегиэр явах юм бол амжилт ирдэг бахны гэж дүгнэмээр байна. За ингээд эцэст нь хэлгээд том компани ундаггүй биш. Ерөнхийдөө хэрэглэгчээ бодоогүй компани л ундаг гэж хэлж болохоор байгаа даа тий. За тэгэхээр шинээр түрүүний хэлсэнчлэн та өнөөдөр шинээр бизнес эрхлэж аваад орлогоо бити нэг тавиараа, хэрэглэгчээ нэг тавиараа. Удахгүй тэртээ тэргүүг та хэрэглэгчээ нэг тавиад эхэлсэн цагт орлого ашиг чинь дагаад өсөөд эхэлнэ гэдэг үгээр энэ видеогоо төгсөмөр байна. За энэ хүртэл туршлага лав байла. Дараагийн туршлагаар уулзцгаая. Түр баяртай.